Итгэлээгч би танд Библиэс нэг асуулт тавих гэсэн юм. Миний асуулт Йоб номын 38 дугаар бүлэгтэй холбоотой бөгөөд энэ бүлэгт эзэн өөрийн бүтээсэн хүний ойлголт үл хүрэх гайхамшигт зүйлсийн тухай ярьж эхэлдэг. Үүнтэй холбогдуулан би 16 дугаар ишлэлээс эхлээд уншийе. Кингис далайн ундрагад чи нэвтэрч үтсэн үү? Оёргүй гүний цүнхээр далхсан уу? Үхлийн үүд хаалгах чамд илэрхийлэгдэж байсан уу? Үхлийн харанхуй хаалгуудыг чи харсан уу? Газар дэлхийн хэмжээ өргөнийг чи ойлгосон уу? Хэрв энэ бүгдийг мэддэг бол чи хэлээч. Ингээд цааш нь үргэлжлүүлэхдээ гэрхийн оршихуйд хүрэх зам аль вэ? Мөн харанхуй түүний газар хаана байна вэ? Чи түүнийг нутаг хязгаарт нь аваачиж чадах уу? Чи гэрт нь хүрэх замыг ялгах уу? Гэхдээ миний асуулт 21-р ишлэгтэй илүү холбоотой байна. Энд тэр үед төрсөн учраас чи мэдэх ёстой. Тэгэхэр өдрүүд чинь тоосшгүй их үлээ гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор асуух гэсэн асуулт маань бид хизээнээс оршин тогтнож эхэлсэн бэ? Энэ асуулт олон хүмүүсийн сонирхлыг бас тодорхой хэмжээнд татдаг болохоор илүү сайн ойлгохыг би хүссэн юм. Баярлалаа. Өөний хариуд Йоб. Үгүй эзэн минь. Би энэ тасаар юу ч мэдэхгүй гэхээсэн. Гэхдээ бид энэ хэсгийг уншихдаа энэ бүх зүйл нь үнэхээр оршин тогтнодог болохыг ойлгодог. Эдгээр нь оршин тогтнодог болохоор Бурхан үүнийг дурдан Йобоос чи үүнийг мэдхүү гэж асуусан. Үүнийг энгийн нэгшээр тайлбарлах юм бол талах сайн барьж чаддаг хүн талах яаж барихыг мэддэггүй боловч магадгүй өөр чадвартай байж болох нэрнээс. Илүү удаан байлгүй бол шатчихдаг учраас талахыг хагас цагаар чигнэх хэрэгтэй чи мэдхүү гэж асууд байгаатай энэ утга ижил юм. Гэхэд нөгөө хүн нь үгүй би үүнийг мэдгүй юм байна гэж хариулна. Гэхдээ тэр үл явц тухайн хүн мэдэж байгаа эсгээс үс хамааран оршиж байдаг. Үүнтэй адил энд ч гэсэн Бурханы Йобоос асуусан бүх зүйл байдаг. Бурхан тэднийг бүтээсэн юм. Харин хүмүүс бид л үүнийг нь мэддэггүй. Йобын адил бид эдгээрийг ойлгодоггүй. Энэ нууцуудыг ухаарч мэддэггүй. Гэхдээ тэд оршин байдаг. Жишээлбэл далайн хаалгууд байдаг гэж хэлсэн байна. Бурхан далайд хийх хязгаар тогтоосон тул далай үүнээс нь харж устдаггүй. Бурхан үнэхээр агуу байгаа үстэй. Энд мөн харанхуй замын тухай ярьдаг. Энэ нь бидний мэдэхгүй газар замууд байдаг гэсэн үг. Энэ бүхэн оршин байдагч эдгээр бидний хувьд нууц хэвээр үлддэг. Бид бол хүмүүс учраас Бурханы агууг түүний хүч чадлыг бүрэн ойлгож чадахгүй. Эзэн түүнд бас чи үүнийг мэдэх ёстой. Учир нь чийч бас тэнд байсан шүү дээ гэж хэлдэг. Үүгээр эзэн дэлхий үүсгэхээс өмнө бид сүнсээрээ аль хэдийн оршиж байсан болохыг зурсхан дурдсан байна. Библиэд бас энэ талаар өгүүлсэн байдаг. Гэвч Йоб үгүй эзэн минь. Би юу ч ойлгохгүй байна. Би юу ч мэдэхгүй гэж хариулдаг. Тэгвэл бид яагаад дэлхий үүсгэхээс өмнө оршин байсан байж магадгүй гэх дүгнэлтэнд хүрсэн бэ? Учир нь номлогчийн үгс номонд хүн нас барахад түүний сүнс өөрийг нь өгсөн Бурханд буцаж очдог гэж бичсэн байдаг болохоор номлогчийн үгс номын 12 дугаар бүлгийн 7-г уншвал энд. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж амьсгал нь үүнийг өгсөн Бурхандаа буцах хажээ гэсэн байдаг. Энэ нь Бурхан сүнсийг өгдөг гэсэн утгатай. Тиймээс хүн хорвоод мэдлэх үед Бурхан түүнд сүнсийг нь өгдөг гэдгийг бид үүнээс алхаж авч байна. Эрэгтэй эмэгтэй хүн нэгтгэхэд тэдний дундаас нэгэн ам үүсдэгч харин түүнд сүнсийг өгөвч нь Бурхан юм. Эдгээр нь Бурханы нууцуд юм. Хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Шинжлэх ухаан сүнсгүйгээр амийг бүтээж чадахгүй. Энэ нь боломжгүй. Учир нь бүх зүйл Бурханы хүчээр явагддаг. Олон хүн Бурхан байдаггүй гэж хэлдэрч эцсийн бүлэгт тэд төгс хүчит нэгний оршихуйг хүлээн зөвшөөрөхөөр аргагүй болдог. Тиймээс итгэхийн дүмэн таны асуултын хариулт нь бид үүнийг мэдэхгүй. Йоб ч мөн мэдэхгүй байсан. Бид мэдэж чадахгүй хിവэрээс үлдэн хамгийн гол нь бид сургаалыг гуйвал басахгүй. Мөн мэдэхгүй зүйлээ мэдэмхэрч ярьдаггүй байх хэрэгтэй.